Hi guys, hello байна. Сайн байна уу guys? Өдрийн мэнд. Яагаад өнөөдөр YouTube-ыг асаасан гэхээр шинэ жилд юу өмсгөө? Тэрний концептаар видео даръя гэж бодлоо. Тэг би шинэ жилд бол нэг ч удаа явж үзээгүй guys. Шинэ жилд бол Монгол байдаг бол Солонгост бол ингэж 20 жил айхтаа team парти гэдэг юм байдаг байхгүй юу? Тэг тэмтрээс өмсөх тим юмч сайдгүй ер нь бол team party ахлах анги ингэ төсөн гэж өгөнд prom party гэл юм хийдэж шít гадаадад тийм байдгүй. Тэгээ шинэ жил ч бас ер нь бол сайн мэдтгүү. Тэгээ манай аав ээж би жоохон байхад ингээл шинэ жил явж исэн. Тэгэхэд зөв тэрийг харж исэн болоод би ингээд өөрөө явна гэж бодоогүй. Тэг мэдж байгаа хүн нь бол бидэнд ах залбуу ТV-д гараад залбуутай хамцуг шинэ жил явахаар болсон. Тэг би өөрөө team ингэж одоо party ч юм уу festival ингэ том festival ингэж явахад амар бэлдэг бол биш аахгүй юу? Миний стил зүгээр л 7 өдрийн өмнө юм уу 2 7 өдрийн өмнө ингээл бэлдээл болох гэж ингээл зүгээр team бодлоор байдаг. Team ингэж яарал сарын өмнөөс бэлдэх хэвстэй гэж ингэж сайн боддог байхгүй юу? Тэгсэн чинь залбуу ТV-нд шинэ жилд орохоор олсны дараа тэр үед бол яг сарын өмнө байсан шүү дээ. Шинэ жилийн яг сарын өмнө болсон байсан шүү дээ. Тэгээ гарсны дараа манай анаа ээж сандраад маргааш нөгөөдрөөс надад шууд Монголоос тэрээс авах хэвээр. Тэрээс бол Монгол зөндөө байдаг. Тэсэн чигнээс Монголд амар зөндөө газараас ингэж те. Тэрээс нь зарт юм бэлээ. Энэ Монгол сая Монголоос авах хэвээр. Монголоос явуулъя гэл надад амар зөндөө тэрээснүүдийн зургнуудыг явуулаад. Тэг би бол за юунд ингэж хавард ингэ яардیں۔ Болгоогүй шүү дээ. Сар үлдсэн шүү дээ гэсэн чи үгүй одооноос бэлтгэл болохгүй гээд амар тэгжээс. Тийм. Тэгээ би манай солонгос найз нарт тайлаад юм чам. Солонгос найз нартай асуусахгүй юу? Ийм тэрээс ийм парти дээр явахаар болсон. Тэрээс чи юу хаанаас авч ирсэн бэ? Чи авч ирсэн үү? Гэтгсэн чи манай одоо миний нас үеийн найз нар болвол нэг удаа л парти явдаг. Үнтэй юм авахд бас хэцүү шттэ. Тэг зүгээр тэр газрын төвөөс Shein, Sayda, Temu гэдэг ингэж хаанаас ирдэн гадаадаас хятад юм уу тэндээс ирдэн мөртлөө амар хямдхан амар сонио хямдхан заяа. Тэг тийм амар материал нь тийм сайн биш. Тийм мөртлөө 1-2 удаа өмсгөд амар гоё. Зөв стайлаар өмсгөд. Тэг дээрээс ч биш би ер нь тэр темог зөндөө хэрэлдэг аахгүй юу? Зөндөө хэрэлдэг ч бас биш л дээ. Темог ерөө хэрэлдэг. Тэг яагаад хэрэлдэг? Юу ингээд яагаад тэрсэн бол гэхээр хувц зөндөө ингэж бэлээр аваад ч юм уу өөрөө ингэж хувцаа бол авдсан мөртлөө тэрний стайл хийх малгай ч юм уу эсвэл энэ бэлт ч юм уу бөгч ч юм уу тийм аксессуарыг 1-2 удаа өмсөх юм хэрэгтэй байгуул Темуд амар зөндөө хөөрхөн байдаг аахгүй юу. Тэгээ дараа Темугаас юу авдгийг тэрийг бас контентсаар даруул гой сонирхолтой юм шиг санагчаа л да. Тэр нь тэгдий. Тэг тэндээс бол хувц бол авахд бол муу. Яагаад гэвэл хувц бол чанар нь амар уу байдаг аахгүй юу. Зурагтай амар өөр хувцнууд зөндөө ирдэг. Тэг зургийг харуул амар гоё янзын заяа. Тэг дээрээс ч бас манай найз аль дээр Shein-аас цайлж исэн гинэ. Тэг тэндээс нэг аваад өсгүй тэгдээ. Тэг харсан чи амар тэрээс нь гоё дизайнер нь олон төрлийн. Монголоос бүр амар ингээл олон төрлийн хөөрхөн зөндөө байд юм мөртлөө тэр зурагтай нь өөр дээрээс ирдэг аахгүй юу. Жигнэсээ тэг тэр зургийг ингээл хараад хаах энэ ямар хөөрхөн ингээл ливийг харна штэ. Тэг аваад өмсөн модель биш өмсөн хүмүүс ингээд харуул амар жигнэс амар өөрөн штэ гэж тийм хувцнэр зөндөө байдаг аахгүй юу. Тэгсэн ч би бол хэдийг захиалж үзсэн. Өмсч үзээд гоё байна. Энэ амар гоё байна гэвэл тэрийг шинэ жилд өмсч магадгүй. Эсвэл Монголоос нэмээд захиалж магадгүй. Миний одоо шинэ жилийн план нь юу вэ гэвэл нэгтгэн энэ Shein-ээс захиасныг өмсч үзээд энэ бол биш юм байна гэвэл хоёр дахь нь Монголоос захиална. Гурав дахь нь Монголоос захиалахын өмнө гоё юм харагдахгүй байна гэвэл гурав дахь нь Zara юм уу H&M-ээс авна гэж бодсон. Zara H&M ч бас хөөрхөн дресс зөндөө байд юм бөрлөө. Ингээд партигийн дресс бол байдаг байхгүй юу? Жохон энгийн стайл. Тэгсэн мөртлөө хөөрхөн зөндөө байдаг. Бас Европны брэнд юм чинь те. Тийм. Тэгээ аль дээр Temu юм аль дээр бол али гэдэг AliExpress гэдэг юм бас зөндөө хэрэглэжсэн би жоохон байхад тэр биш одоо Temu, Shein, Sayda гэдэг амар хөөрхөн тийм ингэж гадаадаас хямдхан авдаг те тийм аппликейшнтэй болсны дараа уг нь бол жоохон удажсэн ахгүй юу. Аль дээр ингээл захиалвал те гадаадаас ирдэм юм чинь ингээд 2-7 хоног 3-7 хоног бүр болдог үе зөндөө яжсэн чинь одоо ингээд зөндөө захиалдаг хүмүүс чинь хамаагүй зөндөө захиалж олдог боломжтой болсон юм уу 5 хоног болоод ирж байна энэ Shein-ээс амар хурдаагаас те 5 хоног болсон. Дээрээс нь би Shein-ээс яагаад ингэж хамаагүй зөндөө захиалсан гэхээр тийм амар зөндөө захиалаагүй л те зүгээр л
жоохон захиалсан л да. Яагаад юу ийм дүн зөндөө гэж хамаагүй захиалсан гэхээр хэдэн өний юм бас ингээд нэг инфлюенсер солонгос ихтэй хоорондоо ярьж ирсэн юм. Ингээл танилцаал ингээл юм ярьжсэн чи гинт би шинэ жилийн тэрээс санаад энэ ихч амар инфлюенсер болоод энэ их бас мэдчих магадгүй юм байна. Тэгээ яг л инфлюенсер ингээ солонгос инфлюенсер хүмүүс бас парти зөндөө явт юм чинь. Нэрээ та мэдхөө гэдгсэн чинь пилотдаг гинэ үг нь бол зээлээд өмсдөг үе бас зөндөө байдаг гин. Тэгээ зээлээд өмсгөө бол энэ шинээс ингэж бас сахиалж би үдчихсэн гинэ. Тэгээ чанар нь амар муу байлаа гэл тэгж байгаа байхгүй юу. Тэгээ би харин тэнэс захиалгуу яах вэ гэж бодож ирсэн гэдэгс чи захиалаад пампмайс өссөө гинэ. Гадаадас захиалсан мөртлөө дахиад энэ таалагдгүй дахиад буцаая гэд буцаагаад мөнгөний авч болдог гин. Амар гой болцоогоос тээ. Солонгосын амьдрал бичсгээр амьдрал амар гоё болцоо байгаа байхгүй. Тэгэл таалагдгүй бол гадаад руу дахиад шууд явуулмаар. Тэгээ мөнгөө дахиад ингэж авмаар. Тэгээ энийг энэ таалагдгүй байна гэж буцаахад нэг удаа буцааж олно. Тэгвэл үнгүй зүгээр буцааж олно гинэ. Буцаахад. Тэгэд нэг удаа буцаасан дараа энэ хувцас таалагдгүй байна гэвэл хоёр удаа буцаахтаас нь эхлэх юм бол мөнгө төлөх ёстой гин. Буцааж байгаа мөнгөний. Ойлгож байна тест. Тэгэхээр нь бүр гоё юм байна. Өмс шүсэд биш юм бол зүгээр ингээл буцаад ойлоо юм чи тэ. Тийм байх гэж бодсон. Окей. Одоо unboxing. Жигнэс unboxing. Тэрч 못했어 나. 또 сонсож байна уу? Яла. Тийм дресс өмсөд ингэж та нар ч бас харуулнгаа хажуу талдаа манай ээж Анатай бас FaceTime хийгээр харуулсан заяа. Тэр реакшны бас харан за. 5 оны дотор ирчлээ штэ. Ямар гоё ийм хурднаа. Guys. Ийм зөндөө ирсэн. Юу гэж бодож байна? За, нэг дэх дресс, хоёр дахь дресс. Нэрээ энэ боодлын ингэж харсан чинь би нэг нэрээ саналаа. Аль дээр өмнө жилийн 100 Монголын Playtime шиг Солонгосын Air House гэдэг амар том фестивал байдаг аахгүй юу. Тэг ингээд Нами сом Капёнгд ингэ сом дотор заяа. Бүр ингэж шүнжэнгөө DJ хийн гэж парти хийдیں۔ Тэгээ тэнд явахаар болсон найстай Солонгос найстай. Тэгээ тэр найс тэр амар гоё явъя гэд. Тэгээ тэр найстай миний ингэ стайл амар өөр байдаг аахгүй юу. Тэг явахаар болсон хоёлаа. Явахаар болсон тэр найс сарын өмнөөс бэлдэж байгаа аахгүй юу. Хувц энийг альтүрэн захиалсан. Тэгээ тэр явдаг өдөртөө бүр ингэж өсчөнд ороод үс мүсээ ингэж хийн мэн гэж бэлдсэн. Би бол тэрийг юу ч бодоогүй зүгээр л боллоо. Юунд нь яд. Тэгсэн мэтлээ жоох ингэ янзын амар гоё хөөхөн палаж бас өмсмөр байгаа байхгүй юу? Фестивалийн уртл муртл ингэж онгооцсон те. Артлан ингэж бүр ингэж онгооцсон. Тийм ингээл амар хөөхөн юм өмсмөр байсан. Тэгээ тэр нь Солонгос брендийн дунд бол байдгүй. Хөөхөн байдгүй. Тэгээд энэ шинээс нэрээ нэг удаа захиалж байсан. Тэгээ тэрийг захиалаад тэрийг өмсөд гоё явж исэн. Тэрийг зурганд нь харуулсан. Тэрийг гоё ингээд өмсөд явуулсан чинь дараа өөр нэг Солонгосын гоё магазин дээр бас гарсан. Anyway, за 3 дахь дресс, 4 дахь дресс. Энэ юу вэ? Энэ нэг бакс байна. 5 дахь дресс, 6 дахь дресс, 7 дахь дресс, 8 дахь дресс. Oh my god, би дресс амар зөндөө сахилсан. Энэ бол би гэртээ амар амаараасан. Саван тавьдаг юу? Солонгост энэ байдгүй заяа. Байж магадгүй купант байж магадгүй л те. Энд бол амар хямдхан штэ. Энэ тему шинээс захиалвал ийм жижиг юмнуудыг захиалах хэрэгтэй байхгүй юу guys? Ойлгосоо штэ. Энэ дээр ингэ савнгаа тавил ус нь өөрөө гойшмор. Хөрхаст ингэ. Энийг аль тэрээс захиалмаар байсан. Энэ нүүрний будаг штэ. Брошнуудаа энэ дотроо угаан заяа. Угаагаад хатаахта эндээ ингэж хатаагаад ингэж хатаачдаг. Ингээд хөрхаст. Хэрэгтэйсэн би брош угаах хэрэгтэйсэн. Тэгэхээр. Окей. Энэ боксыг юугийн хамцаг unboxing хийчихв те. Дресс өмсгөн өмнө. Яа сая би kimchi jjigae хийгээд идсэн шүү дээ. Яана. Дресс өмсөн чинь гиз харагдвал яана тий. Юу захиалсан хэлээ? Юу юм бол юм? Би нэрээ. Энэ брошнуудаа хийх сав. Тэг ингээд сав нь ингээд хажуу тийшээ ингээд хөөрхөн онгоодог. Тэг энэ байгуул гоё маа гэж бодчихсэн. Тэгсэн чи энэ дресс авч явах тамцаг авъя гэж бодоод. Окей. Эхлэхүү. Ингүүл миний бүх би гарах уу? Дресс өмсөж байгаа юм шиг тий. Зүгээр ингүүл. Инхүү доош болох уу? Нэгтгэн. Би ер нь бол тэгээд дресс өмсөх юм бол жоохон улаан хөнгө өмсмөр байсан guys. Гоё богонд. Улаан хөнгө.
Ийм юмтай. Velvet guys, velvet. Би дээрээс нь тэрээсээ харахад юу хамгийн чухал гэж харсан гэхээр би өөрөө миний биеийг сайн мэддэн штэ. Тийм болоод уртл нь ерөө хаагц юм гурвалжин баймаар байна гэж амар бодсон. Гой мөр гармаар. Тэгээ артл нь бүгднгэн жоох ингэж онгоцсон стайл байгуул гэж бодсон. Доотлол нь бол ер нь амар байрдаг бол дургүй гэж бодсон. Зөв дээдлээ жоохон барьсан мөртлөө уртл нь ингэж гурвалж чадвал хаагдсан. Тим дресийг хайж байгаа аахгүй юу? Та нар ч самсаг хараад энэ амар муухай. Энэ амар гоё ингэж шилж өгөөрэй заяа. За хамгийн нэгт дрес. Яг миний үг хэлсэн дрес аахгүй юм. 괜찮은데? зүгээр штэ. Юу чанар тийм муухай харагдахгүй энэ пелвес. Эндээ ингэж бүсээ ийм маягаар хийшдэг. Тэг уртл нь ийм артл нэг онгоц. На сагийг хар았어. Авсан үнэн те. Сайныхыг би хідээр авсан гэж мэдхүү. Мөнгөний цэс бүгдийг хэллийн заяа. Ингээд танилцуулга хэлээ заяа. Энийг хідээр авсан гэхээр 13216 won. Wonор бүгдийн wonор шүү дээ. Таарах байж магадгүй юм чи. Ер нь бүх сайзын XS юм уу S-ээр захиалсан. Яагаад гэвэл Европ хүмүүс зөндөө өмсдөг. Окей. Хоёр дахь нь purple өнгө. Би бас purple өнгөд амар дуртай guys. Миний амын дуртай өнгө чинь ер нь purple-ас өнгө ахгүй юу? Саарл хаар эсвэл purple. Үгүй энэ зүгээр үү? Эндээ гараа идэм болов. За энэ нь бол ийм стилийн холоос харуулвал ийм стилийн палаж юм шиг байна. Би амар гэрээ хувцастай байна уу те? Хөөрхөн биш ээ нүү? Энэ хувц юу миний стайл да. Сайн уу? Муухай юу? Хөөрхөн өмсгөө. Ийм. Жохон саатай харагдаж байгаа сте guys. Тэгээ чанар нь амар яа муухай чанартай ингэж бол харагдахгүй л байна. Зүгээр л ингийн. Энэ нь жохон буруу болсон юм шиг байна. Энэ үг юм шиг. Энэ хідээр авсан гэхээр 11000 won-оор. Энэ миний бодлоо буруу. Албаар энэ ингэдэг ахгүй. Ингээд ийм. Окей. Гурав дахь нь энэ velvet байгаа сте guys. Энэ ч жохон урт. Миний жохон стайл урталтай ингээд хүзүүгээ хийгээд ингэж уртал нь ингэж хаагдсан мөртлөө артл нь ингэж онгоцсон. Тэгээд хаах амар уртай. Ийм. Харагчаас тийм. Бас өмсөл хөөрхөж магадгүй юм байна те. Энд хэд вэ? Таагаар энэ хэд вэ? 8900 guys. Амар сонаагаас тийм. Дөрөв дэх. Энэ жоохоо чанар муу харагч л да. Жоохоо ингэ зуны ингээд нэмхэн жоон тийм чанаргүй харагч байна. Энэ бол амар уугуулаа өнгөөс тий. Харагчаас тий. Одоо энэ гэрэл жохон шар өнгөтэй бол бүр амар харагч байна л да. Ийм. Тэгээ энэ нь албаар богино. Ийм. Бүс нь ингээд хийгээд тэгээ энэ дээдлээ ингээд хаагдцсан. Артл нь ингээд онгоц. Үнэс үзье. Энэ бол тийм надад энэ хит гэж мэдвүү. 6400 гинэ. Wonor. Окей. Энэ бол velvet биш юу хөө жоох ийм материал юм байна. Өнгө нь ямар өнгө юм бэ? Уртл нь ийм заяа. Ингээд ингэждэг. Off shoulder. Артл нь ингээд юутай. Off shoulder юм мөртлөө ийм өнгөөр гизэн жоох ингэж барьж өгсөн мөртлөө ийм амар урт. Хөрх штэ бас. Тааруул хөөрхөл юм байна. Тэгээ энэ ч ер нь тийм ингээд хөөрхөн аймгаа чанартай харагдахгүй юм л да. Энэ хит гэвэл 13000 юм байна. Next. Би нэг амар ингээ хамт цог видео дараанга unboxing юм яриасан заяа. Next. Энд бас амар хөөр харагцсан. Энэ бол плаг өнгөний бэгэн ийм зүгээр палач. Энэ сөөрхөн өстэй. Тэг жоох ийм гэлцдэг стайлаар би амар юу вэ чанаргүй юм шиг бол биш ээ. Хөөрхөн чанар тиймгээд сабуи шиг ана. Миний одоо хэлж байгаа яриа чинь тийм байхгүй. Сабуи шиг ана. Тэгээ уртл нь ийм. Тэгээд хүзүү ингэж хийшдэг. Артл нь ийм. Тэнд ингэж юм байгаа сте тий. Энэ нь бол silver өнгөөр ингэж хөөрхөн боочдаг юм байд. Silver-оор. Тэгвэл гоё point болж байгаа байхгүй. Артл нь ингэ онгоцсон мөртлөө. Окей. Тэр саяны харч 8600 won гинэ. Next нь ийм silver. Энэ ч зүгээр аваад үтсийн тэгэл биш яг бол болоод одоо юм чинь. Зүгээр хөөрхөн харагдсан. Тэг аваад жигнээс өмсөж хөөрхөн байгуул те. Вөө. Энэ амар байна. Энэ саяны хартай ижлэгэн стайл ахгүй юу? Урдлын ийм ингэж ийм боочдаг. Тэг артл нь ингээ онгоцсон.
Тэг ийм байв. Энэ ямар вэ guys? Муухай. Амар ингэж. Амар юм уу? Ямар сонирхолтой юм бэ? Би ийм дресс нэг ч өмсөж байгаагүй. Ямар сонирхол. Энэ хэд вэ? Ийм материалтай. Мэдгүй ийм материал нэг ч өмсөж үзег болоод ямар дуу юм мэдгүй юм л да. Тэ энэ материал чинь 22800 yen гинэ. 22800. Окей. Болохгүй шүү. Дуусаагүй шүү. Би өмсөд харуулах хэрэгтэй шүү. Энэ амар том юм байна заа. Бүр ингэж мэгсэн. Юу яах ч байгаа. Ямар ингүүл яаж дахиад буцаана тий? Энэ спогонди белбет өнгөтэй ийм. Юу ийм юмыг сайн итгэж болохгүй guys. Муухай бүр ингэж хямдхан харагдаж магадгүй байхгүй. Тэ албаар би одоо захиас юмнууд чинь ер нь бол чадвал ийм аксессуари ороог юмнууд байсан. Энэ зүгээр харахад амар янзын харагдаад бас захиалж үзсэн. Энэ ч уртлаа ингэж хаагдсан мөртлөө хажуудлал нь ийм. Тэ ийм палаж байгаа байхгүй амар уурт. Хөөрхөн хастэй. Энийг бас амар юу харагдахгүй лээ. Өмсөд үзье те. Энэ бол 23000 won эс. Энэ белбэс нь хөөрхөн. Not bad. Тэгээд дуусаастай. Guys, би нэгтгэх палажа өмсөө зүгээр л oh my god. Монголоос дээрээс сахиалах хэрэггүй юм байна гэж бодлоо чинээсээ. Guys, 진짜 энэ амар харууллаа шүү.